бүр ингээ гадаас хэлтэй амтсан. Зөв ийм хүү байдалтай локо бичээ явж энэ хүмүүсээ. Тэгээд дэшаа гоё үзэмжтэй газар байгаа гэж найдаж байна. За ингээд Астролсын Салцбург хотод явж байна. Тэгээд манай хоёр найз урдталд явж байна. Гайхалтай. Салцбург хот болохоор Австрийн хамгийн одоо жуулчдыг хүлээж авдаг дасгал хотуудын нэг. ЮНЕСКО бүтээн байгуулалт хамгийн өв соёлтой эдгээр бүртгэгдсэн хот байдаг. За тэгээ нүүр болохоор худалдааны годомж маягийн хэсгээр явж байна. Бүх кофе шоп, дэлгүүрүүд бүгд байна. Манай хоёр найз. Сая мөлөө дараад гинтийн цаг агарын зочирдлоос болоод ийм гоо цамц авсан. Шин цамц. Цаанаас авсан би өөрөө. Юу? Шаада. Ингээ хит юм бэ гэдэг нэвтрүүлгээр ингээ 2015 оны санах коллекшн 350 байгаа. За. Энэ амс болохоор тийм Шведийн тийм гараар хийсэн тийм амс. За. Хиттэй ах уу? Энэ бол нэг 50 орчим. Аха. Евро юу те бүгд? Тийм бүгдээ евро ойлгомжтой. Тэгээд гинж болохоор үн байхгүй. Энэ бол тусгалын бэлэг байсан. За. Аха. Энэ цамц бол H&M л та. Яг үнийг хэлбэл 19 series. Тийм. Тэгээд энэ бүгд бол Versace байгаа. Versace collection. 300-400 хавцал байгаа. За. Баярлалаа. Өөрөө юу хийдэг вэ? Бизнесмен. Who are you? Би өөрөө зөвчөө. Салцбург хот ер нь бол уулархаг. Тэгээд би өчигдөр ирсэн найз дээрээ зочлоод манай мөнхөн шидэ найз Салцбург хотод сурч ажилладаг байгаа. Тэгэхээр болохоор манай миний сургуульд хуулийн чиглэлээр суралцдаг залуу байгаа. Манай ингээ хоёр сайн найз маань байна. Салцбург хот Германы Баварын мужид хилэлдэг хот байгаа. Би тэгээд ямар ч одоо бэлтгэлгүйгээр хичээл зүгээр хийж миний яриад байгаа сул сонсогдчих магадгүй. Бас маш олон хүмүүс бас ингээ влог хийгээрэй гэсэн хүсэлтийг бас гаргасан байсан. Тэрний дагуу хийж байгаа шүү. За харж байгаа ийм гой уулын дээгүүр ингээ цайзууд баригдсан. Бүтээн байгуулалтад гайхалтай хөгжсөн. Дандаа 17 дугаар зуун, 13 дугаар зуун, 16 дугаар зуунд хийгдсэн барилга байгууллагууд байдаг. Мөнхөшөө сайн ингээд мөөлөө ингээд хитэн бийдгээр орсон миний та ингээд одоо миний хитэн бийдгээр орж болох уу? За өөрөө чинь цүнх хаанхын зүгэй бидэрт ингээд хаалцаж энэ шин цагрын зүг шиг харагдаж байна. За энэ хаанхын зүгэй өөрөө хитээр хаанаас авчихсан бэ? Юу гэж байгаа юм бэ? Мөнхөшөө ингээ манай нэвтрүүлгийг голоод байгаа юм уу те? Манай энэ нэвтрүүлгийг голоод байгаа юм уу те? Үгүй ээ өөр чинь голоод байгаа юм уу? Доор үнийг гаргачих. Ингээ шин цагрын зүг. За. Өөрөө ингээ гоё юугаар харуулчих уу та? Ямар ч гоё цагаан юм те? Дандаа октоодын хүсдэг хувц юм байна те? Найзуудаараа жаахан тоглолтлоо. Бид нар бүгдээрээ оюутнууд, хаалтынхоо их сургууль сурдаг оюутнууд айхтар үнтэй юм бол хэрэгэлдэхгүй. Салцбург хотод ерөнхийдөө хамгийн ихтэй орчлын салбараас хамгийн их хөнгө олдог маш олон жилд хэдүүлчт ирдэг. Тэгээ бас дээрэс нь давсны олборлолтоороо өөрсдийн эзэн засгийн ихэнх хувийг бүрдүүлдэг. Тэгээ яг заримдаа алтны олборлолтоороо бүрдүүлдэг гэсэн тэр талаараа би сайн баттаас хийж мэдгүй байна. Тэгээд яг урлагийн сургууль ихтэй Мозартын төрсөн нутаг гэдгээр дэлхийд алдарсан.
Тэгээ бас дээрэс нь Mozart-ийн амьдарч байсан гэр нь яг одоо энэ болон дээрээ тажих хүнд байдаг. Тэгээ өнөөдөр бол цаг агаар гинтийн байдлаас болоод жоохон салхитай борошож эхэлж байна. Тэгээд энэ саасварыг хоотол ихэнхдээ маш их бороотой байдаг. Яа гэх юм бол ерөнхийдөө жоохон уулын хажууд байдаг одоо ч юм уу тий. Тэгээ бас оройдоо ер нь бол чиг маш их даадаг. Өргөж бороо орсон юм шиг чиг үнэртдэг. Тэгээд энэ атуу санааны талаар та нар харж байгаа саалцар гэхэд галт хэрэг гэж байдаггүй. Тэгээд манайхаар болохоор троллейбус гэж нэрлэгддэг. Одоо яг энд харагдаж байна. Троллейбус явдаг, автобус явдаг, машин явдаг. За тийм байгаа. Тэгээд үнийн хувьд их юм бол ерөнхийдөө өдрийн тикет нь хэд байдгүй. Автобусны 4 евро 20 цент байдаг юм байна. Тэгээд Монгол мөнгөөр бодох юм бол нэг 15,000 төгрөг юм өдрийн. Тэгээд тэрүүгээр асуу санаагаараа үйлчлүүлээд явж болно. За тэгээд Вин хотоос Саалцварг хотод ирэхэд бол нэг талдаа зөвхөн галт тэрэгэн цаугаар 30 евро болдог. Тэгээд зарим тохиолдолд үүнээс илүү хямдрах боломжтой. Тэгээд 30 евро нь Монгол мөнгөөр нэг 90,000 төгрөг юм уу? Бараг тий 90,000 төгрөг байгаа. Хамстай гоё өндөр ууланд гарах чинь тэгээд дээрээс нь бүгднийг гоё төлөвлөлт хийжээ. Тэгээд одохгүй уцгаа. A few inches later. Willkommen am Mönchberg, Museum der Moderne Salzburg. Wow. Welcome to the Mönchberg. Thank you. Yeah. Дотор байгаа байх юм бэ? Уу. Зя ингээ уул руугаа. Оо, та нар энэ мэдрэх хэрэгтэй. Саалцбург хот дээрээс ингэж харагдаж байна. Гэтэ бид нар яг одоо хэдэн километрийн дээр байгаагаа сайн мэдэхгүй байна. Хэдэн метрийн дээр байгаагаа. Усан онгоос явж ийн ийм том голтой. Барилгууд бол маш дээр үе 16 17 дугаар зуунаас баригдсан. Уулан дээгүүр барилга, музей, цайз, сүм ихтэй байдаг. Тэгээ дээшээ бид нар бас тодорхой хэмжээгээр жоохон өгсгөн юм шиг байна. За гадаа байдлаас юм. Гэтэ яг ингэж ямар нэгэн гоё Canon тоглож байгаа юм шиг гоё байгальтайгаа. Манай Canon-ы гол дүр хоёр хосолсон хоёр ягаан цамцтай байгаа энэ хоёр. Өнөөдөр цаг агаар жоохон муу байгаа. Бороотой. Гэхдээ үнэхээр харагдах үзэн үнэхээр гайхалтай байна. Хамгийн хүчний хот гэж үздэг. Дурсгал музейм ихтэй дээшээ ингэж харагддаг юм байна. Вау. За дээшэлцгээе. За алхад өргөжсээр байна. Танаа одоо бүр амар гоё зүйлээ. За энэ чахан хогны юмнууд байна. За нөгөө талаас хардаа Саалцварг хотын дээрээс бас ингэж харагдаж байна. Энэ сүмийн энэ барилгыг та бүхэн харж байгаа. Энэ болохоор 1700-аад онд үүссэн хамгийн алдартай Саалцваргийн цайз юм байлээ. Энэ болохоор Италийн хамгийн анхны загвараар баригдсан цайз. Хамгийн дээдлэлт нь болохоор агүй том нэг музейм байдаг гэсэн. Сүм тий. Уучлаарай би буруу хэлчихлээ. Сүм шүү. Тэгээд яг Италийн загвараар гаргасан айгүй алдартай барилга архитектурын тийм загвар бол байгаа. Тэгээд ерөнхийдөө Саалцварг хотын дээрээс нь нөгөө талаас нь харуул юм байна. Үнэхээр үзэсгэлэнтэй. Ихэнхдээ ерөнхийдөө уул хавцаа барилгатай. Одоо бид нар ийшээ гарах чинь. Та нар хардаа бүр амар кул. Энийг бид гэхдээ би энийг яг хажуу талаас нь харуулж байна л да. Сая яг төгсгөр нь харуулж жагаад мартчихлаа. Тэгээд энэгээр болохоор одоо нөгөө нэг юм юунд цугаад жижигхэн бүхээг нь цугаад тэгээд дээшээгээ алхаж шууд цайзынхаа дээшээгээ орох боломжтой. Харин энэ хэсгээр нь болохоор
Энэ хэсгээр нь болохоор шууд алхаад цайзын дээшээгээ гарах боломжтой. Энэ цайзын дээдлэлт нь бол ерөнхийдөө кафе байгаа, ресторан байгаа, музей байгаа. Тэгээд Саал цэргийн хамгийн алдартай Мюнхенсберг болон дээр байдаг цайз байна. Энд одоо ингээд дайн өрнжээс ингээд боддоо. Ерөнхийдөө яг ингээд тэр байгаа хിവэр нь засварлаад бүтээн байгуулалт аялал жуулчлалын хамгийн зааж очиж үзэхтэй үзэх төвүүдийн нэг болгосон. За тэгээд дээшээ гарцгаая. Яа ингээд нөгөө харуулсан сүмрүүгээ гараад ирлээ дээ. Оролт нь нэг хүний 850 евро гэдэм байна. Зяа тэгээд одоо энэ сүмрүү гарандаа дээшээгаа. За тэгээд нэг хүний 850 евро тэгээд группээр болохоор 5-аас дээш хүний групп тооцсон юм байна. Хүүхэд нь болохоор ийш орохын тулд 450 евро. Тэгээд 18-аас доош насны өсвөр насны хүүхдүүд бол 750 еврогоор ийшээгээ гарч орох тикет авнэ. Хэрэг тикет авсан тохиолдолд доошоо би танаас сая нэг юу харуулсан те. Бүхийг тэр бүхийг нь суух өнгөө гэдэг юм байна. Тикетээ үзүүлээд. За тэгэхэд бол маш өгсүр. Амар өгсүр байна. Амар ядарч байна. Тэгээд жоохон салхитаж жагаад миний хоол өвдсөн. Тэгээд яхаа жоохон хэцүү байна. Гэхдээ зүгээр. Тэгээд надаа хөрхөн модон намхан шат хийсэн байна. За тэгээд ингээл тэр харуулсан том цайз руугаа гарч ин да. Ер нь Астр улс төвийг сахисан улс. Дэлхийн хамгийн ямар нэгэн даймаа болох юм бол албан ёсоор аль нь ч оролцохгүй төвийг сахисан байдалтай байна гэж өөрсдийн үндсэн хуулиндаа оруулсан байдаг. Тэрнтэй ижилхэн одоо Астр бол бүгд найрамдах Астр улсынхаа нэршлэр явж байгаа. Энийг хатаа цайзынхаа хэсэг рүү явж байна. Оо. Энд одоо ингээд энэ сараалсан сонхоор би энийгээ хараал нуугдаал явж исэн баг та. Энэ л агуултай газар амар шуугж байгаа. Яа тэгээд цайзынхаа голоор ингээд нөгөө нэг ихтний хаалх шиг хаалгаар ингээд ороод явж ин да. Ер нь л доторх матрах тэр шороо байгаа байдал үзэн энэ хан таасыг харж байгаа хаалга үдийг яг л ингээд хуучлаар аваад үлдсэн. Айгуу гоё. Энэ нь өөрөө эргээд түүх болдог. За харж байгааз. Одоо ингээд сайхан доторх ингээд үйлчлэгээд би болгоцсон сайхан ресторан, буудлал юу гэдгийг те алхаад явж байхад аялаад, буудлаад, амраад, идээд, уугаа суучих болно. Зингээ газрын зургийг харуулъя. Энэ сүм маань ингэж орж ирээд ингэж яваад. Тэгээд ингэж яваад одоо ингэ ороод ирсэн. Одоо тэгээ энийг харна. Тэгээ гаднах юугаар нь яваад бас тэгээд нэг уугаад. Ерөнхийдөө ийм том бүтээн байгуулалттай ийм том цайз байгаа шүү дээ. Тэгээд одоо ингэ. Тэгээд энийг хараад явах шаардлага биднэртэй байхгүй л дээ. Зүгээр хил устай хүмүүс энэ да. За тэгтээ тэр яах вэ? Ноо яагаад амар гоё хардаа. Нэг тийм битгүй зүгээр ингээд яваад ахахад айгүй гоё. Мэдрэмж төрж байна. Та нарын суудлын модлыг хардаа гоё гасдээ. Яг л нэг тийм
Дайны үеийн 100 хүрээд ирсэн юм шиг. Энд ч нэг тарах пи барьчаалаа. Сууж муугаа. Ингээд юм хөөрхөн сүмнэр маягийн дурсгал зүйлийг ингээд энэчнээсээ эргүүлээд төлбөрөө төлөөд нэгийг авах юм бол 2 евро ингээд төлөөд тэгээ сайхан мөнгө хэвэл дээр үеийн мөнгө шиг юм мөнгө хэвлээд хардаа энэ цай зангийн хэвлэлсэн мөнгө хөөрхөн хэвлээ сүмнэр болгоод авч болох юм байна. За тэгээ шатаараа бууй. Би яагаад ч гоё ингээд хитэн 100 дамжаад хөөд ирсэн юм шиг санагдаж байна. Бодит мэдрэмж. Залуу насндаа сайн аялах хэрэгтэй. Ёо, my god. Энийг хартаа та нар гайхалтай шин үү? Хасаар сурах хотын дээрээс нь дахиад ингэж харагдаж байна. Тэнд гоё хөл бөмбөгийн талбай байна. Ерөнхийдөө ийм жижиг хөөрхөн барилгуудтай дээд тал нэг те 5-6 давхар. Зя тэгээд энэ уулыг хараарай. Тэр гоё ногоон байгууламж зүйлэг ер нь бол ингээл ногоон байгууламж маш ихтэй. Яг ийм гоё ногоон байгууламжийг бас Монгол улс ч гоё хөдөө гадаад байгаа бүрдүүлээсэй гэж нууцсан бол хөсөж мөрөөддөг. Гайхалтай. За ингээ хүмүүс маань ингээд сайхан өндөр дээрээс ингээ хараад энэчнээ сайхан суух суудалтай дахиад хогийн савтай тий. Зэмгэтээс ингээ хөөрхөн дээшээ өгсөж байна. Үнэр бол үнэхээр тансаг байна. Тэр уулын оройг хардаа энэ үйл ингээд манантай дунцсан. Гэтэ үүлнээс дэшээгээ дахиад уулаага. Тэнгэрээс дэш 3 метр гэж. Энэ уус зүгээр л зурсан зураг шиг гайхалтай байгаа. Гайхалтай зохион байгуулалт. Яг л ийм л хот бүтээн байгуулалтаар ажиллаж жуулчдыг одоо ингээд гой татна тий. Ийм гоо бүтээн байгуулалтыг бий болгоос манай Монгол улс ч гэсэн хангалттай хэмжээний уг нь ингээд гоо хөгжүүлэлт хийчих юм бол үзүүлэх юмтай. Гайхалтай. Энэ модыг хардаа гоёгоос ганцхан санал. Мен хоёр болцоо яриа л явж. Нэг болцчихгүй юу дөө ирснийх. Энэ болцоо гэж. Энэ болцоо болцоо. Эле та ирэмсэлцэж. Яасан. Хоёр нэзэрэл тоглосон. Уншаагүй юу энэ? MJL гэж бичсэн байх Монгол юм. Эйт. Үгүй юу? Хүүе энэ модон дээр MJL гэж бичиж Монгол нэг монгол хэрээрээ хийсэн байна. Тийм шүү. Тэр нэмдэг нь дээ. Анхаа тэр нэмдэг нь гэдэг юм аа. Энэ одоо юм шүү. Оо. Тахалтай. Манай хүмүүс ирээд юм. Өгөөсөл байсан. Хаас ингэ саасар хотын энэ тийм гоё ингэ цайсны ганц модон дээр мөвчр дээрээс Монгол гэдэг үгийг олж харах. Тэр мэдрэмж. Эхлээд дотроо тавьсан гэж. За ингэ цаашаага өргөжлүүлье. Гайхалтай. Ингээд ийшээдээ гараал явж шүү дээ. Бид нар ингээ яг энэ цайзын панорама гэсэгт нь орсон байна. Тэнгүүд энд дахин ингээ бүгдийн жижиг зургаар дүрслээ. Тэгээ энд ингээд төрлийн хэлээр тавтай морino гэж бичсэн байна. За одоо ингээ панорама гэсэг танаас үзүүлье. За яаж арах чи хэлсэн байна. Англи, хятад, герман. Энэ Итали. Итали гэсэн юм ээ. Энэ Salzburg аймаг болохоор тийм
чинь хаан гаралтай хүний доор байгаагүй нэгсэндээ. Австрал болохоор Австрал Герман болохоор хоёр төрлийн тийм гүрэнт орнуудад байсан байхгүй юу? Нэг нь болохоор тийм нэг хаан гаралтай хүмүүс одоо удирддаг байсан. Нөгөөх нь болохоор тэр нөгөө христийн шашинтай хүмүүс удирддаг байсан. Одоо тийм шашин шүтдэг хүмүүс удирддаг байсан. Салцбургийг болохоор тийм шашны гаралтай хүн анх бий болгочихсон байхгүй юу? Тийм болохоор Салцбург болохоор Брист юм байсан. Тэгээд 798 онд болохоор Папст болохоор Салцбургийг Эрцбисtum болгосон гэдэг. Тийм байна. Тэгээ нэршлийнэд өөрчилсөн юм байна. Тийм. Тэгтээ гоё. Төрлийн хэлээр ингээд бичээд тайлбарлаад тэгээ бүтээн байгуулалтын хардаа гаргасан тийм. Энэ хардаа айгуу гоё байна. Хүмүүс одоо ингээд алдахгүйгээр амьдарч чаднаа. Гэхдээ давсгүйгээр амьдарч чадахгүй гэсэн утгыг ингээд агуулсан байна. Тэгээд энэ ингээд та нар харж байгаа ингээд цагаан аюугаар ингээд дүрслээд тэгээд айгуу гоё ингээд тэр дүнгийн давсан юм шиг. Тийм, баг худлаа ярддаг үний баг давсаар бүтээсэн юм шиг харагдаж байна. Яагаад гэвэл энэ ингээд давсны уул уурхаа, давсыг хэрхэн олборлдог, давсыг яаж гаргадаг гэсэн ингээд бүгдийг нь энд ингээд тайлбарлагдсан байна. Энэ дээр хүртэл хан дээр ингээд сэлээд бичсэн байна. Тэгээ бид нар цаа хийсэн Австрийн Салцбург бол давс олборлолтоор хамгийн их эдийн засгаа бүрдүүлэхээ ингээд хэлжсэн. Тэр утгаараа бас Салцбург гэдэг нэртэй. Салц гэдэг бол германаар давс гэсэн утгатай. Тэгээ бүгд гэхээр Салцбург гэдэг утгаараас энэ жишээлбэл ингээд яагаад Салц гэж нэрлэсэн юм бэ те гэдэг энийг ингээд айгуу ингээд тайлбарлаад ингээд бичсэн байна. Тэгээд энэ бидний одоо ороод яваад байгаа сүм гадах байрлал нь ерөөсөө энэ шүү дээ хүмүүсээ. Тийм. Сайн харуулсан те. Тэнд ингээд одоо яваад тийм. Хүүш амьддаг газар. За манай мөхөстэй нэг байшин байдаг юм да. Тэрсэнтэй л. Тийм. Бас нэг цайцлээд байна. Манай мөнгөс чинь нэг цайзын нэг гүнж байгаа. Тэгээ ямар ширэк нэрч сэрэх юм байгаа юм те. Одоо мэдгүй. Тийм. Хүмүүсийг хардаа. Шорон байсан юм. Тэр нөгөө юуны католик гэдэг монголоор юу гэдэг юм? Католикийн сүмийг одоо папстын доорсон. Энэ нөгөө Салцбург чинь нөгөө анх үүсгэж нөгөө хэлсэн шүү дээ нөгөө чинь нөгөө католикийн юу шашинтай аймаг байсан. Тэгээд нөгөө Мартин Лютер Кинг гэж тэгээд хүн байсан. Тэр нь болохоор тэр нөгөө евангелийн юу шашныг үүсгэсэн юм баггүй юу? Тэр нөгөө дотроо 2 3 хувааж зөндөө хуваацдаг тий. Нэгсэн доо нөгөө пап одоо нөгөө папстыг эсэргүүцээд тэгээд тэрийг шинжлэгээ тэр Мартин Лютер болохоор тэр евангелийн юу гаргасан баггүй юу? Тэгээд тэр нь болохоор энэ Салцбургт болохоор айгүй тийм алдартай болчихлоо. Тэгээд католик аймаг болохоор тэр шашин шүтдэг хүмүүс юм байрчлаад хөлдөг байсан. Шорон. Oh my god. Харуулцагч нар байдаг байсан юм шүү. Энд яг хардаа жижигхэн юм нүх байна. Сайн та бүхэн үзсэн шоронгийн хэсэг юу дээр. харагдчих юм? Дайсан харагдчих юу? Харагдахгүй байна. Хоригд л орохжаагүй. Хоригд л орохжаагүй. TV байна. Гэсэн ингээ хаагаад ичихгүй юм биш. Амар юм. За тийшээ гарцгаа. Жижигхэн ингээд хэсгээд цамин болгоцсон.
нөгөө нэг хориглолтыг нөгөө нэг 24 өвчин хийгээд дөнгөлчдөг юм байна. Амар их тий. За дэше гарч шим наха. Оо. Зя. Мөн сүмичин дээгүүр гараад ирж байна да. Сая ийм нөхөр гарч ирсэн. Жижигхэн гитараа ташаагаа ирсэн. Мань нөхөр. Алдартай Роми дизайнераар барьсан сүмчинүүр яваад байна да. Дахиад дээшээ гараад илүү тодыг харж болох шинэ гадаа бороо орж байна. Энд ингээл авдаг байсан багтаа хаад уу. За ингээл зургаар бас дахиад бүгд ингээд хэлбэрлэлсэн. Хэдэн мянган өрөөтэй байгаа шүү дээ. Өрөө алган дээр хор найруулаад яах вэ? Йоо энэ Game of Thrones шиг. Йоо та нар харах хэрэгтэй. Одоо нөгөө том сүмий чи орой дээр нь гарцсан байна. Оо, цайцхан орой дээр гараад ирлээ. Би яагаад сүм гэж ээлгүй хэлээд байгаа юм мэдэхгүй байна. Нани? Омае ва моу шиндэйру. Салцургимаас алдартай нэг том цайцуудын нэг 1700 оноод үед байгуулагдсан гэсэн. Энэчнээс ингээд гоё дурангаар гоё бас хараад элдэн гоё харж бас болно. Оо. Харин энэ уулыг хардаа. Борооша дээрээ бүр ингээ мананцсан хор буугаал. Тэр хоёр хосоо бидний урж явж исэн. Тэгээ одоо тэнд цэвэрлдээд бүр романтик гэж. Тэгэхэд манай хоёрын пиниг зургийг аваад цооч. Хүний амьдрал гэдэг өөр өнгөтэй юм да. Би энд ингээ ганцаараа блог хийгээл сууч. Та нарт нэг юм хом үзүүлж игээл. За тэгээ хажууг нь хогийн сав байна. Ер нь аль ингээ уулан дээгүүр агаар бүр үнэхээр гайхалтай цэвэр. Та нар бас хажуугаар нас энэ аймагуу гоё зарцаа марцаа энтрийн чимээг сонсож байгаа. Тэгээ ер нь аль аялал жуулчлаараа хөгжсөн гэдгийнхээ хажуугаар саалцараг хот ер нь юмны үн жоохон үнэтэй. Ямар нэгэн буудал болон бас тэр идэж явах юмнуудын үн ерөнхийдөө жоохон өртөг өндөртэй. Тэр дундаа бол бэлэг дурсгалын зүйлс бол жоохон үнэтэй. Тэгээ энэ ойролцоогоор ер нь Салцбург хотод 3 хоногоор буудлаад юм үзээд ойролцоогоор хэдэн евротой ирэхэд болох бол за 1 хоногоор л бадчих. Хамгийн ерөнхийдөө дундаж буудлын үн тэгээд автобус унааны мөнгө хоол ундтайгаа нийлэхээр нэг хүний зардал 1 хоногт хэд болох вэ? Гэхдээ нэг туристууд аюу хүрсэн газар Салцбург ч өөрөө бүхэн хүнтэй болох тэгэхээр. Аха. За 60-70 евро явах. Аха. Хоолон юм бол фан хүмүүсийн одоо түүний өөрийг нь үзэж шалтгаалдаг та. Тэр ер нь тэгээд нэг 100-аас дээш евро ч 100 бүр яг дунджаар цаасад 100 евро хоногоор тэр нэг хүний зардал өдөрт 1 хоногод ойролцоогоор хамгийн дундаж бага үнээр бодоход 100 евро хэр Монгол мөнгөөр бараг 300 мянга гаруй төгрөг болох юм тий. Яг хөө мэдээж тэгээд л тэр олоодаа авч байгаа тохиолдол ч юм уу тийм бол гэр бүлийн нөгөө нэг гэр бүлийн өрөөнүүд ч гэдэг юм уу эсвэл одоо ямар нэгэн жижигхэн боонууд ямар нэгэн жижиг апартмент төрөөстэй эсвэл одоо юу гэдэг найз нөхдөд төрөж жуулчулж ирээ тийм бол би юм сонсох байх л та. Бас тийм би мөхөшин гэрт ханаг төрүүлж байгаа. Тийм сайн мэдгүй байна. Би ингээл энд ингээл очоод
Ингээд одоо хоол ундыг бол мөнхөш бүрэн дааж байгаа. Тийм болохоор мэдээллийн их суралцаас ингээд та бүхэнд мэдээлж байна. Манай мөнхөш ингээд өөрөө саалцрах ус амьддаг болохоор ерөнхийдөө дондож үнийг хэлсэн. Тэгээд ер нь бол Австриусад дээр саалцрах ус заавчгүй ирээрээ. Өнөөдөр ингээд цагаагаар зүгээр гэж борошилтэй салхитай хахад юм байна. Тэгээд ерөнхийдөө бүр дулаан хаалган дээр бүр гоё байна. Гоё байна гэж бодороо. Тэгээд саалцрах хотын хувьд л иймэрхүү байна. Тэгээ удахгүй бас та бүхэнд Моцартын гэр төрсэн амьдарч байсан байшин бас тэдгээрээс дурсгалтай зүйлүүдээс харуулж бас болох байх. Тэгээ цааш аялалд үйлчлэх болно. Тэгээ бид хэдийн зуны амралт эхэлсэн. Оюутнууд бид хэдийн зуны амралт эхэлсэн. Тэгээ хичээлийн ард гарсан байгаа бөгөөд тэгээд ингээд найз дээрээ зочлонгоо хамтдаа аялаад тийгээ бичлэг хийгээд явж байна. Тэгээд зуныг өөрөөгөө ч өнгөрөөнө гэж бодож байгаа. Та бүхэн бас зуны гоё өөрөөгөө ч өнгөрөхийг бас бодоорой. Тийм. Тэгээ ямар ч бэлтгэлгүй бичлэгээ хийж байгаа учраас хоолойны та бүхэн жоохон сул сонсогдож магадгүй, бас илүү дутуу чимээ сонсогдож магадгүй. Гэхдээ хамгийн гол утга учир нь гоё юм үзүүлэх гэж зорж байгаа учраас бичлэгээ бүрэн гүйцэд үзээрэй. Thanks. Ганцаараа орж ийн хөө хэрхэн оргоо гэвэл тухайн хотын хамгийн өндөр уулын оройн дээр гараад ганц сандлын урд ингэж юу нь мэддэггүй загцгийг энэ орол гэж байгаа. Яа. Игээ таарсаж орсон загсаж байгаа. За тэгээд удахгүй гой засуудыг бас хүргэе. За юуц ингээ асфальтыг өргөжлүүлье. Саалцрах хот Моцартын төрсөн нутаг гэдгээр амар алдартай. Яг энэ өндөр хэдэн давхар юм бэ? 4 давхар шар барилга. Хажууд нь Австрийн төгөлгөөтэй байна. Моцартын амьдарч төрж өссөн гэр нь, байшин, байр нь энд байна. Моцарт Geburts Haus. Тэгэд энэ чинь ингээд дотор нь ороод Моцарт энэ хаусын дотроо өөрийнхөө энэ байшингийнхаа гэрээслийг үлдээсэн бичвэр нь байдаг гэсэн. Тэгээд энэ чинь яг өөрийнх нь бичсэн бүх нотынхоо гар бичмэл бүгд байдаг гэснээр харамсалтай нь бид нар уртудаа аялал хийсэн болохоор хаасан байна. Тэгээд ерөнхийдөө техникийг тийм мэдэхгүй. Тэгээд ерөнхийдөө энэ хаалгаар ороод тэгээд төрсөн ингээд сайхан тайлбарлагдсан байна. Энэ хауст ингээд 1756 оны 1 сарын 27-нд Моцарт төрсөн Wolfgang Amadeus Mozart гэдэг бүтэн нэр нэ. Бид нар Моцарт гэдгээс өөрөө мэдэхгүй. Тэгээд яг хөө энэ байранд Моцарт 1700 хэдэн оноос илээ 1853 он хүртэл билүү 1810 ончлуу хүртэл амьдэрсэн гэсэн. Тэгээд энэ одоо ерөөдөө яг төв өв болж үлдсэн. Тэгээд айгу хажууд ингээ худалдааны гудамж байдаг. Цаг одоо яг ойролцоогоор 10 цаг болох чинь өдрийн. Тийм. За тэгээ алдарч ингээд Моцартын байшин энэ байна. Мань нөхрөө энэ байшинд амьдрал дэлхийд таниулсан тэр агуу хөгжмийн нотуудыг зохиогоол бичээ сууж исэн байх шүү дээ. Тийм байна. Энэний сонирхолтой юм үзүүлэх үү? Энэ нэг юм хөшөө байгаа. Яг миний анхандаа. Тэгээд энд ингээд тайлбарыг ингээд бичсэн байна л да англи германаар. Энэ хөшөө байна. Эдэлээсээ энэ сүмийн дээр гарсан шүү дээ, тий. Тэгээд эндний хөөрхөн шатар байна. Хүмүүс ингээд зөөгөөж шатар тоглодог. Энэ хөшөө харж байна танаа. Энэ дээр нэг залуу романтик юм аа. Энэ дээр нэг залуу байгаа. Энэ залуугийн харцыг сайн харах юм бол сая миний үзүүлсэн тайлбар дээр сая охин байгаа гинэ. Тэгээд энэ хүний харцсан, энэ залуугийн харц төр тэнд байгаа нэг охины саяын баримл байгаа юм байна л да. Тэгээд тэрний нүдний харцсан тийшээ чиглэж байгаа гинэ. Романтик байгаа гэдэг. Тийм болохоор ингээд яг миний өнцгөөс бол тий дэлхийн хаач байсан чамайг харж явах болно гэсэн романтик залуу
байсан шүү энэ. Тийм гоё төслийн гоё баримлыг бол барьсан байна. Эчтэй Франц ямар хинсэн дизайн нэрийг марцчихлаа тий. Хөөрхөн санаачлагтай, хөөрхөн үзэмжтэй. Гоё байна. Тэгээд өглөөнөөс орой хүртэл явлаа. Гайхалтай. Окей. Ингээд шүний 10:15 болж байна. Тэгээд оройны амар гоё rooftop дээр байна. Тэгээд нэг вайн шийдсэн шигээ. Тэгээд яг ямар ч одоо бэлтгэлгүйгээр ерөнхийдөө юу яаж байгаа та яг чичээд байна. Тэгээд хийжээ. Миний яриад би сонсох юм мэдгүй. Тэгээд яг одоо би хоёр найзтайгаа суугаад тэгээд амар энэ авчмууд амар гоё яг 100 цаг хийсэн байна. Тасаахан байна. Тэрийн салбар хосын гоё байгаа байдлыг бол харуулсан. Тэгээ салбар хүмүүс маань бол ерөнхийдөө Моцарт танаар бүгд мэдж байгаа алдар төвийн зохиол Моцартын энэ Моцарт гэдэг маш гоё үзэмжтэй байгаль дэлхийгээ ойрхон бүртээ гоё ингээд энэ байдаг. Тэгээд ганцхан ийм хот гэдэггүй би бас нэг аялж байгаа юм чи ийм бас ингээд гол бичих хэрэгтэй ах гэж бодоод тэгээд хийж өөргөө хайсан гэнэ. Тэгээд гинэт бичлэг хараад байна. Хогонхон хэври урдаас сандарчтай. Тэгээ манай хуулиараа хуулийн чиглэлээр сурдаг энд миний сургуулийн хуулийн чиглэлээр сурдаг. Миний хамгийн сайн Баядай маш гоё байна. Тэгээ корона бол ерөнхийдөө Европын улсуудад ерөнхийдөө тайлагдаад хөл хороо ерөнхийдөө байхгүй болсон. Яг тодорхой хэмжээний суудлын тоо хүний хязгаар байгаа. Тэгээ бүх юм ерөнхийдөө гочтой болсон. Тэгээд өөрхөн сайхан цаг үе ирсэн. Тэгээд ажмаар гоё. Буцаад иши хийвдээ орно. Тэгээд ерөнхийдөө ингээд гоё наа. Тийм миний мэдрэмжээс таахгүй бас ингээд аваасаа тэгээд яг мэдэрч байгаа гэж бас бодчих. Төгсөн ч юм тий. Тэгээд сая яг түрүү ингээд хийсэнчлээ ингээд би ингээд 3 нэцгээ гоё вайбра сууж байна. Тийм манай хоёр яг одоо намайг бичлэг хийж байгаа болохоор яг урд ингээд зүгээр маялаад байна. Хүүе арайчтэй. Намайг өөрөөр хэлбэл энэ танаас саасархаад сурдаг найз маань байгаа. Сэно. Манай сайнэзүүд юм аа. Тэгээд сая харсанчлан манай хөнгөн шагаа мөөлөө гэж тооцдог тийм яг хоёр найзтайгаа гоё байна. Айлчирээ гадаа ингээд орчнуудыг гоё харуулъя. Ер нь зүзэг стаавараа сууж ирсэн. Цаашаага бүр маш гоё уусноо. Ерөнхийдөө саас ургоод ерөнхийдөө бизнес хоол идэх. Тэгээ бас яг аялал жуулчлал маш их хөгжсөн. Тэгээ маш их жуулчд ирдэг. Алдартай хотуудын нэг эдгийн түүхийн дурсгал газар, орчин, бүх зүйл нь ерөнхийдөө яг Австрал улсад алдартай. Энд миний дуу жоохон баг сонсогдож магадгүй. Энд ингээд хөгжим маш чанга байна. Би яг ямар ч бэлтгэлгүй бичлэгийнхаа нэг хэсгийг зүгээр та нарт гоё хуваалцаад энэ орчныг хамтдаа гоё мэдрээсэй гэсэн үүднээс шууд бичээд эхэлсэн. Гэхдээ та нар ингээд миний яриг хангалттай сонсож чадж байгаа гэхэд би бол гэлтэй байна. Одоо яг гадаа цагаагаар 30 градус арай хүрээг байгаа хштааны 26 градустай байгаа ба. Тийм тэгээд би тэгээд байж байна. A few inches later. За тэгээд влогта хамт байсан баярлалаа. Тэгээд сувгийн маань дэмжиж, subscribe хийгээд, олон хүнд шеэрлээд, олон асуултууд байдаг коммент хэсэгт ингээ үлдээгээрэй. Тэгээд
санагтай зүйлүүдийг үзүүлж чадсан гэж найз чинь надтай хамт байсан баярлалаа. Тэгээд дэлхийн Астр улсын саасар өгөхөөр хамт үзэнгээ аялсандаас баярлалаа. Лайк дараарай.